тавхмал бүдэрэ сабацано тавхиндэ энэ сайхан гэгийн тонголог өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Насан үрдийн худаг мөнхийн дуудлагатай баян хонгор нутаг маань 800-ны тэртэгээс идүүгийг туулсан хэмэр эгэл ардын минь сэтгэл шингэсэн эртний буурал шүтэн эрхэд түмний минь этгэл шингэсэн буйны даллагтай өлгийн минь билээ. Морин дил дээр босоо төрсөн удам судраараа гайхууч Монголон гэх амгшилтыг сэтгэлдийн багтааж ядам баярлаж 408 завхист баяр жаргалын өр тарж дөрөө мултлан бууж энэ сайхан өдөр нутгийн зон олон эрхэм хүндтэй та бүхэнтэйгээ урчран золгож байгаадаа баяртай байна. За Баянгар аймаг 2026 оныг боловсролыг дэмжих жил болгож засгийн газрын одоо шийдвэрийг бас дагаж жилийн зарласан байгаа. За өмнөх жилд бол эрүүл мэндийг дэмжих жил болгож бас тодорхой хэмжээний ажлуудыг бол зохион байгуулж үр дүнд хүрж ингэж ажилласан. Тэгээ бид бүхний одоо хамгийн гол анхаарах ёстой салбар бол боловсролын салбар гэж бид бүхэн үзэж байгаа. Тийм учраас боловсролыг дэмжих жилийнхаа хүрээнд бас тодорхой ажлууд дээр үр дүн гаргаж чадсан гэж бодож төлөвлөж ингэж ажиллаж байна. Хамгийн гол нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ бас зөвлөгөө дэмжлэгийг одоо авах. Ийм одоо зорилгоор өнөөдрийн энэ уулзалтыг ингээд зохион байгуулж байгаамаа. Тэгээ бид бүхний уулзалтанд одоо бид бүхний урилгыг хүлээж авч хүрэлцэн одоо бүх сайхан хүмүүстэй баярлсан талархснаа илэрхийлье. Тэр сум сумынхаа шилдэг хүүхдүүдийг бас Монгол Улсын их сургуулийн ялангуяа инженер байгалийн ухааны чиглэлд оруулаад их зүгээр байгаа. Тэгээс өлзөтийн хүүхдүүд 40 хүүхдэд яриа хийхэд 3 хүүхд надад одоо мессенжерээр холбогдоод байгаа. Нэг хүн, 2 охин. Юу гэхээр одоо сумаас багшаар сураач гэсэн байгаа. Тэгээд эрүүл сумаас нөгөө тэтгэлгээ бага хэмжээгээр хүндрүүлэх болцоодоо. Гэтэл өөрснөө инженерээр сурмаар байна. Тэгэхээр одоо багшиг инженертэй яаж хослуулах вэ? Тэгээд хүүхдүүдэд айгүй тийм асуудлууд байгаа. Тэр энийг бол Монгол Улсын их сургууль бол дээд боловсролын зөвхөн бүрэн шийдэх болцоотой байгаа. Инженерээр төгсөөд хүүхдүүд яг тийш орох сонирхолтой байдаг учраас багшийн одоо сургуулийн лиценз эднэрийн суралцж явах хэвд нь болгочоор ялангуяа одоо сумын засаг даргын хувьд тийм төсөв мөнгүүд байдаг бол тэрийг бас хүүхдүүдэд зориулаад багшаар бэлдэнгээ инженерээр төгсөгчүүд бас хүүхдүүдийн нэг элсэж авах магадлал их байдаг. Заримдаа хүүхдүүд шууд багшаар ингэхээр сургуультай юм уу сумдаа их топ байсан хүүхдүүд одоо инженерийн гой ангиуд руу орох магадлал их өндөртэй байдаг учраас ерөнхийдөө их сургуулийн инженерийн хүүхдүүдийг харж байхад 20-30% нь багш болоод байдаг. Тэдний бол хоёрын сургуулиуд бол төвөг авчдаг. Тийм учраас одоогоор бол Монгол Улсын их сургууль миний урьж байгаа одоо 100 гад хүүхдүүдэд бол Баянгар аймагаас хүүхдүүд харагдахгүй байгаа. Тэгээд тийм учраас би сая 1-2 жил дээр очиод 200-300 хүүхдүүдэд уулзаж инженерийн мэргэжлийн давуу тал за тэр чи яаж эзэх вэ? Тэгээд хоёр дахь мэргэжлээ багшаар бол эдийн засгийн хуулиар сонхоход ямар шаардлагатай байлнаар гэсэн зөвлөгөөнүүдийг өгж байгаа. Тэгээ энэ талаар бас сургуулиуд, сумдын маань одоо захирал менежер багш нар бас онлайнаар сургалт авуулаас энэ нээлттэй шүү гэдгийг хэлбэр байна. Ингээд би нэг сүүлийнхаа нэг саналыг хэлье гэж бодож байгаа. Ерөнхийдөө дандаа удирдлагын менежментийн одоо гол хүмүүс ирсэн байгаа учраас хамгийн хэцүү асуудал бол хөрөнгө оруулалтын асуудал байдаг. Тэгээ бид нар болохоор одоо сайд дарга нар тэгээд яам боловсролын ерөнхий газраар бол их яваад ерөнхийдөө бас юм болоход бол хэцүү төсөв хязгаарлалт байдаг учраас тэгэхээр энэ дээр одоо Баянгар аймагт бол маш олон уурхай нэгдэж байна. Баянгар нутгаас төрсөн маш олон бизнес зүйнүүд байдаг. Тэн дээрээс одоо баялагын сантай холбоотойгоор боловсролыг дэмжихдээ одоо сан байгуулалт их зүгээр болов гэж харж байгаа. Энэ дээрээс одоо багшийг хөгжүүл энэ дээр бол боловсролоос хүмүүс их зөв менежмент хийгээд тэднийг их зөв тал руу татсан тохиолдолд бол нэлээд их одоо мөнгөнд төсөв бол хөрөнгөлөх болцоотой гэж байгаа. Нэг бол улсын хэлээр бол эндомен сан гэдэг. Тэдний мөнгө нэгээр байна. Одоо хүүгийн ашиглал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэгэнд хууль нь гараад ирсэн учраас энэ сангийн тогтолцоогоос ашиглавал
Баян хонгор нутгаас төрж байгаа одоо олон бизнес байдаг учраас энийг ашиглаад одоо багшийг сайжруулах мөн одоо математик байгалийн ухааны сургалтын тогтолцоог сайжруулах эднэр дээр бүрэн ашиглах болцоотой болов гэж санаж байгаа. Би 2 жилийн өмнө нөгөө шинэ жил яваад тэр уурхаануудаар бас нэг явж үзсэн. Тэгээд ирэхэд тэд нар бол яг нийгмийн асуудалд бас мөнгө яах вэ? Эдгээр гэсэн зүйлүүдийг ярьж байгаа тохиолдол байсан учраас энэ санд бас аймгийн застрын хамрын газраас бас энэ одоо хөтөлбөрийн энэ багт бас оруулах их зүгээр гэж бодож байгаа. Тэгээд түрүү бас Баянгор аймагт нутагт бас төрөлцсөн ахлах сургуулийг байгуулахдаа одоо би бас нийтэд туршлагатай одоо бас нэг шинэ одоо хувилбарууд явж байгаа надад. Тэгээд тэргээр бол арай сургууль байгуулах учраас энэ дараагийн бас бүх мэдээллүүдийг өгөөд бас яг энэ ажлын хэсэгтээ бас харилцаж бас өөрөөхд одоо хийжсэн зүйлээсээ өхөд бол зүгээр одоо байгаа гэж санагдаж байгаа. Тэгээ өөр бас багш нарыг бас нэг соронзон мэд татаад байгаа. Миний сүүлийн 2 жилд нэг хийсэн юм бол одоо оюутнууд их орж байгаа, зарим залуучууд орсон байх гэж бодож байгаа. Science Cafe гэдэг. За тэр болохоор яг шинжлэх ухааны туршилтыг бас л хөгжүүлэх зорилготой зүйлийг нэг л дээ. Тэгээд өнгөрсөн жил дарханд нэгийг байгуулсан. Эрдэнэт бас өсөлттэй тавиа хөвсгөл ингээд тавьж байгаа. Тэгээд тэн дээр бол ер нь одоо туршилтыг буюу одоо багш нарт бол яг хичээлийн цаг дээр туршилт хийхэд хүндрэлтэй байдаг учраас тэрийг бас аймгаас одоо аль нэг хүн мөөс санаачлаа заав сургууль дээр байж болно, сургуулийн бус орчинд байж болно. Ингээд хийвэл бас тэр Science Cafe гэсэн олон улсын нэг их гоё шүж байгаа. Тэн дээр багш нар залуучууд ялангуяа 11, 12 дугаар ангийн хүүхдүүд голцоо ажиллаулаад яваад байдаг. Их гоё сургалт, ивент, уулзалтуудыг хийдэг. Иймэрхүү шин зөвлүүдийг бас хийгээд тэгээд би бас ярга ангийн өндөрлөе гэж бодож байгаа. Тэгээд холбогдох захирлууд тэгээд бас багш нар эднэр би нээлттэй байгаа шүү. Тэгээд би бас нэг зүйлийг бас хийдэг гэж бодож байгаа. Ерөнхийдөө ажлын байдлаас болоод ч би бас аймгийнхаа сургууль эднэртэй бас харьцангуй их бага холбогдчихсан байгаа. Тэгээд одооноос болохоор бас ажил царайгаа их болж байгаа. Бас нэг зөв талын одоо бас нас одоо яг siin төрж байгаа учраас судалгааны ажил бас харьцангуй багасж байгаа учраас энэ чиглэлээр бас зөвлөх үйлчлэгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх. За мөн одоо залуу сайхан захирлуудыг бас менежментийн хувьд, одоо сургууль судалгааны хувьд шинэ сургууль байгуулах талд одоо багшийн хөгжилтэй холбоотой мөн Японы бас ерөнхий улс орны байгалийн ухааны технологийн чиглэлд ахлах сургуулиудаа бас холбож өгөх эднэр талд бас бүр нээлттэй байх гэдэг хэлээ. За ингээд бүгд нь данхралтай байсан баярлалаа. Тэгээд та бүхэнд уулзсан сайхан байна. Манай Хонгор нутгийн маань бүх сургуулийн захирлууд, багш нар, явуулсан газрын хүмүүс ирсэн юм байна. Тэгээд нэг нөгөө Баянгор аймгийн төвд байдаг лагерипэн болов нэг сургууль багш байна уу? Байна уу? Хүмүүс. Тэгэхээр би нэг хоёр зүйл хэлнэ. Тэгэхээр энэ болохоор яг бид нэр өнөөдөр бол ингээд одоо ингээд сошиалаар явж байгаа одоо хүүхдүүд маань ямар болсон байна. Бид нэр ер нь бол одоо ингээд том баггүй утас технологи ингээд хөтлөгдөд ингээд бид нэр бол ер нь хүүхдүүдэд 50 тууж ийн гэдгийг бол сошиалс харж байгаа баг. Тэгээд ялангуяа сургуулийн багш нар ирсэн, сургууль мөржүүлэх хүмүүс ирсэн юм чинь манай нутгийн маань. Тэгээд энэтэй холбогдуулаад сая бас Баянгор аймгийн нутгийн зөвлөлийн уулзалт болсон бөхөөргөн. Тэгээд аймгийн дарга нарт бас би уламжилсан. Тэгэхээр энэ Америкийн Emory гэдэг их сургууль дээр энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа SEAL гэдэг. Энэ дэлхийн маш олон орнд хэрэгжиж байгаа 24 хэлээр орчуулагдсан энэ хөтөлбөр. Тэгээд бид нэр жоохон азгүй байгаа. Энэ уг нь бол төрийн бүх сургуульд үнэгүй хэрэгжүүлэх хөтөлбөр нь гараад нэлийн хэдэн жил болж байгаа. Одоо Монгол улсын хэмжээнд 60% сургууль хэрэгжиж байгаа. Баянгор манай аймгийн төв дээр тэр лагерипэн болов тэр сургууль хэрэгжиж байгаа гэсэн. Эндээс сохт бол бас мэднэ байх гэх. Тэгээ одоо болохоор энийг ямар хөтөлбөр ямар учиртай вэ гэхээр ерөнхийдөө бол энэ хөтөлбөрийн бол цаанаас нь Америкийн юунаас даадаг. Тэгээд бүх сургуульчийг Монгол болгоцсон цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль, ах сургууль. Хүүхдүүдээр бол хүн болгож авахгүй бол болох юм байж байна. Бид нар бүгдээрээ л одоо өрөглөг гаргасан одоо ч гэсэн ухаад ингэж сууж байгаа. Тэгэхээр энэ болохоор энэ ямар юм болдгийм байна гэхээр энийг хэрэгжүүлж байгаа газрын хүмүүстэй бол би холбоотой ажилладаг болохоор
энийг ер нь Монгол улсын бүх сургуульд оруулж өгөөч гэж. Уг нь инх хамгаалсан сайд одоо маргааш нөгөөдөр болох юм шиг байна. Маргааш юу. Тэгэхээр энэ хүн бол уг нь энийг Монгол улсын ерөнхий улс орны 700 сургуульд оруулахыг дэмжиж ийсэн гэж буухаас өмнө. Одоо бол нөгөө тэр өөр хүн болоод ингээд аваарай болсонгүй юм тий. Одоо тэгээд яах юм мэдэхгүй. Гэхдээ одоо бол ингээд нэг аймаг бүтнээр авд юм байна. Дархан авсан байна. Цахан авж байгаа юм байна. Тэгээ манай аймаг аваасаа үлээ гэж бодоод би тэгээд одоо энэ багш нар ирсэн гэхээр за би ер нь энийг танилцуулаад ирхий гэж бодоод тийм. Тэгэхээр яг энэ бол би зүгээр нэг анхан ядал ийм сургууль юмаа гэдгийг нэг ийм хөтөлбөр юмаа гэдгийг танилцуулах юм. Тэгэхээр энэ нийгмийн харилцаа сэтгэл хөдлөл ёс зүйн сургалт гэсэн нэртэй. Тийм. Тэгээ цаашны болоод ийм хүснэгт байгаа тэрийг харуулж байгаа. Өшөө цаашны энийг харуулаад тийм. Энийг уншигдах нь үгүй юу? Уншигдчих нь уншигдахгүй нь. За тийм ингээд. Тэгэхээр энэ хөтөлбөр хэрэгжихээр ингэж хүүхэд ямар болох вэ гэдэг ингэж хэлж байгаа. Өөрийгөө энэс хайрлана гэж. Өөрийгөө ойлгож мэдэрнэ гэж байгаа. Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдна гэж байгаа. Бусдын нөхцөл байдал сэтгэл хөдлөлийг ойлгож мэдэрнэ. Бусдыг энэс хайрлах сэтгэлтэй болно гэж байгаа. Бусадтай зөв үр ашигтай харилцана гэж байгаа. Харилцан хамаарал болон системийн сэтгэлгээ гэж юу болохыг ойлгоно гэж байгаа. Нийгмийн амьдралд оролцохдоо системийн сэтгэлгэн суурилсан хариуцлагатай шийдвэр гаргадаг болно гэж байгаа. Тийм. Тэгээд хүмүүнлэг ёсыг ойлгож хүлээн зөвшөөрч нийтээр ажиргалтай хамтран амьдрах ийм одоо нөхцөлийг бүрдүүлэх ийм маш том дэлхийд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр. Тэгээ манайхан болж игэл энийг бол бол одоо маш сайн байна. 2020 оноос Монгол улс хэрэгжүүлж байгаа тийм ингээд хөтөлбөрийн багш нарын хэрэгжүүлдэг. Тэгээ энийг яханд бол багш нарыг бэлддэг юм байна. Тэгээ тэр нь бол бас гайг байдаг. Манай сургуулийн багш нараас багшийн сонгож аваад хэрэгжүүлдэг юм бэлддэг юм байна. Тэгэхдээ нэг зовлон байдаг юм. Одоо аймгийн удирдлагууд бүх шатны том дарга нар, боловсролын газрын дарга, аймгийн хурлын дарга, засаг дарга, тэгээ одоо санхүү хариуцсан дарга ч юм ингээд энэ хүмүүстийг ойлгуулах хэрэгтэй гинэ. Тэгэхээр нэг сургууль нэг сум аваад хэрэгжүүлж яхаар жоохон явж байгаа зогсоож шиж гинэ. Тэгэхээр энийг бол болж игэл бүгдээрээ энийг нэг авахыг бодъё. Би болохоор энэ байгууллагатай хамтран ажилладаг учраас би энэ хүмүүсийн ураад одоо тэр том одоо мэдлэг боловсролтой том дарга их мэдлэлтэй бүх одоо хүмүүст нь яри хийлгүүлээд ойлгуулад тахыг. За тэгээд одоо болж игэл шийдвэр гаргаад явбал энэ одоо хамгийн сайн болно байх гэж бодож байгаа юм тийм. Энэ ер нь болж игэл бүгдээрээ нургаж байгаа ногоогоо болоод хордуулахгүй Монголын ирээдүйн болсон хүүхэд одоо хойч үйсэн хүн болох тал руу явах нь зөв байх гэж бодоод энийг бол би ялангуяа нутагтаа, хонгор нутагтаа хэрэгжүүлээсэй билээ гэж би та бүхэнд хүсэж байна. Дарга нартаа, удирдлагуудаа, боловсролын газартаа, аймгийн дарга нартаа энэ тухай чихэнд нь хэлээд тэгээ би боломжтой Баянгор аймгийн нутгийн зөвлөлийн дарга бас хэлсэн байгаа. Тэгээ энэ нутгийн зөвлөлийн нэг уулзах юм лээ. Тэгээ энэ тэр хүнийг авчраад яри хийлгүүлнэ би захирлыг авчирж байгаа ариун зай гэдэг. Тэгээд дараа нь ингээд шатаар явуулаад ингээ тэгээ энэ бас жоохон хэрэгжүүлэх жоохон жижигхэн тийм механизмууд байд юм байна. Багшийн бэлтэн хөтөлбөрийн одоо яг том болгон тэр цагийн нар энэ зохицуулна барин бүх юм ингээд тэгээд явахаар бол одоо тэрлэгт орно баг сургууль, дунд сургууль, ах сургууль гэдэг бүх сургуульч нь Монгол болгоцсон. Одоо Оросууд Америктэй болохоор нэг хоригтой болохоор өгөхгүй юм байна. Тэгэнгүүт Оросууд манайхаас дамжуулаад авчиж штеп. Ирхүү улаауд туваа авцсан тэднийхээс. Бид манайх хөдөө орнуудыг яах юм бэ та нар бодож хэрэг ингээ бидний шиг яах ч үлээ бидний чинь тоо маш зөв хүн тоож ин тэгээд байгаа. Тэгээ би болохоор юу ч хэлсэн манай аймаг өөрийнхөө нэг аймаг бүтнээрээ бүх аймаг сумдаа энийг авбал маш сайн байгаа учраас би энийг танилцуулгыг ингээд өгнө. Тийм. За тэгээд энийг болж игэл дарга нартаа хэлээ. Энэ байна уу те? Энэ аваад ирсэн сайн хөхтэн. Энэ юунаас авчихсан нөгөө нэг сайн байна. Энэ одоо хараа. Тэгэхээр энэ бүр баг улсролын хожуу үйгээд нийгмийн харилцаа энэ бүр бүгдийн сэтгүүл сургалтад явгаар ингээд Монгол болгосон байна тий. Нийгмийн харилцаа сэтгэлд ёс зүйн суралцах үе гэдэг. Сэтгэл оюуны боловсрол олох хэлбэр гэдэг. За энэ баг боловсролын хожуу үе гэж тий. Энэ дунд боловсролынх нь болохоор нийгмийн харилцаа сэтгэл ёс зүйн суралцах сэтгэл оюуны боловсрол энэ эморэг сургуулийн энэ дунд тийм дунд боловсролынх нь. За тэгээд энэ дундаа ямар гоё гэж бодож байна. Нийгмийн за энэ бас ялгаагүй сэдв. Ах сургууль. Энэ дотор нь маш ойлгомжтой байлаа. Юу хөтөлбөртэй юм билээ тийм. Тэгэхээр энэ сургуучдыг бол ингээд бүр мөнгө төгрөг гаргаад ингээд авцраад хичнээн одоо $1000 авцраад тэгээд Монгол МАК энийг бол Монгол улсын бүх ерөнхий боловсролын сургууль яахт нь уг нь даасан юм байна. Тэгээд тэр хөтөлбөр нь одоо бараг
дуусж байгаа юм байна л да тийм. Тэгээд яг одоо тэр нэг багш бэлтгэх энэ өөрийнхөө чагсаалч гэдэг юм янз янзын жижигхэн юу болох юм шиг үзсэн. Огноо тэрнээс бол энэ тэр чигтээ бүр юунаас орж ирж байгаа фри хөтөлбөр байхгүй юу? Тийм. Тэгэхээр энийг болж игэл авах хэрэгтэй. Энэ ашгүй нөхөд аваад ирсэн байна. Энэ ийм юуг бол одоо бүгдээрээ сургуультай авбал энэ маш том үр дүнтэй хэрэгжиж байгаа шүү гэж энэ нэгдүгürt нь хэлэх гэсэн санал. Хоёрт нь түрүүн Мойсийн одоо том захирлаас ярьлаган зэрэг доктор маань энэ нэг зүйл яг одоо арай юу яагаагүй хугацаанд товлоогүй байгаа. Их сургууль чинь хязгаарч босруулах үлээ. Одоо жишээ нь хаагдах нь 5 сарын 20-д орд юм. Тэгэхээр 5 сарын сүүлч 6 сарын ихээр буддизм ба сайенс гэсэн энэ Америкийн сургуульд энэ юуны энтхийн далайгшин юугаар хэрэгжсэн тийм том төсөл байгаа. Буддизм ба сайенс гэж. Тэгэхээр тэрний хөтөлбөрийн хүрээнд үзэгсэн байгуулад ийм одоо дискашн явагдана. Тэгэхээр тэр бол чадвал би Чингис хаан үзээд тэр үзэгсэн зохион байгуулна. Бүх одоо дэрл одоо neuroscience гэдэг нь одоо ангаах, физик, одоо энэ химид аюухан AI тэгээд одоо юу вэ? Химийн гэдэг энэ залуу багш нар төгс хангийн хүүхдүүдийг ирж үзээрэй. Чингис хаан үзээд зохион байгуулахыг бид нэр хичээн 5 сарын сүүлч хүүхдүүд тарах яг өмнөх нь хий гэж одоо ярьж байгаа. Яг одоо өдрийг бол арай тогтоог байгаа. Тэгээ би зүгээр утгийнхандаа урьдчилаад юужилсан хэлчихье. Энэ маш өндөр хэмжээнд явж байгаа тийм хөтөлбөрийг нааш нь авчирсан байгаа. Авчирж байгаа. Тийм. Тэгээд энд бол ихтэй сургуулийн багш нар тэр юу бол одоо үзэж байгаа холбогдохыг бодоорой тийм. Тэгэхээр энэ болохоор Монголд хамаагүй юмыг нааш нь чирж байгаа. Монгол энд биш Америк энд хооронд хэрэгжүүлж байгаа төслийн юмыг нааш нь чирж авчирж байгаа. За энийг нэг хүн бол хэрэгжүүлж байгаа нэг зориод Монголоор ярьж байгаа нэг хүн байгаа. Тэрийг тэр тухайд нь танилцуулна тийм. Хөтөлбөр бол англи хэлээр явагдана. Тэр Монгол орчуулгатай явагдана. Одоо бол үзэсгэлэн тэр презентацийн за тэгээд ингээд буддизм талбарт төрчүүлэх багш нар юм бол явж байгаа тийм. Ийм хоёр зүйлийг та бүхэндээ хэлье. Тэгээд бас одоо ингээд нутгаас зорин ирээд тий оюуны мэдээж одоо манай нутгийн маань зөвхөн одоо дөшөө босоо гэмэртэй жилүүд явж байгаа учраас энэ боломжийг бас түүхэн боломж чинь бас богинохон байд юм шиг тийм болохоор ашиглах хэрэгтэй. Засгийн тэргүүн бүхий спортын тэргүүн тэгээд бас олон юмар дээгүүр явж ин хонгор нутаг маань гэж хэлж байна. Тэгэхээр энэ бүгдийг бас бүгдээрээ тал талаас зөв ашиглаж зөв чиглэлд нь авч хөргөжүүлсэй гэж бодож байна. Тэгээд улсын хувьд баярлалаа, өрсөнд баярлалаа, амжилт хүсье яг үрэнд. За би Бацаахан багшийнхаа үргэлжлүүлээд яриа явчих. За цэс сургалт маань гэвэл одоогоор нийт 70 гаруй сургалт хэрэгжиж байгаа. За манай Баянгор аймгийн хувьд сая боловсролыг дэмжих хичээл дээрээ хүүхдүүдийнхээ академик амжилтыг сайжруулна гэдэг зорилт тавьсан байна. За тэгэхээр цэс сургалт маань яаж энийг дэмжиж болох вэ гэдгийг судалгаан дээр үндэслээд яриад үзэх юм бол ПИСА олон улсын шалгалт гэж ярьж байгаа тийм. ПИСА дээр ямар үр дүн гарсан бэ гэхээр хүүхдийн нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадвар 1 оноогоор ихэхэд дагаад хүүхдийн академик амжилт өссөн байна гэдэг үр дүн гарсан байна. За тэгэхээр цэс сургалт маань өөрөө хүүхдийн нийгэм сэтгэл хөдлөлийг ур чадварыг хөгжүүлэх цогц хөтөлбөр гэж явдаг. За ингэхдээ цэс сургалтын дээр бас нэмээд ямар арга зүйнүүд байдаг вэ гэхээр хүүхдийн анхаарал төвлөрлийг сайжруулах арга зүйнүүд байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол багш нар маань академик хичээлээр хүүхдүүдэд боловсрол болгоно. Мөн дээрээс нь цэс сургалтыг хэрэг авах юм бол хүүхдийн анхаарлыг сайжруулах, өөрийн сэтгэл хөдлөлөө зохицуулах, бусдад харилцах харилцааны чадваруудыг сайжруулахын боломжтой байдаг. За тэгэхээр манай цэс сургалтыг маань Монголд нийтдээ 70 гаруй сургууль хэрэгжүүлдэг. Эдний ихэнх нь одоо Монголын өмнөө барьдаг сургуулиуд, хувийн болоод төрийн хэмжээний сургуулиуд байдаг. Тэгэхээр бидний одоо энэ жилээс зорж байгаа зүйл маань юу вэ гэхээр би бол өөрөө Баянгор аймгийн Баянлаг сумын гаралтай хүн. Тэгэхээр Баянгор аймагтаа энэ цэс сургалтаа хэрэгжүүлэе гэсэн ийм зорилготойгоор ажиллаж байгаа. Тэгэхээр миний хүсэж байгаа зөвлөгөө бол 30 гаруй нийт 40 сургуулиуд маань энэ сургалтыг аваад ахиц үр дүнгуудаа гаргаад өгөөсэй гэж хүсэж байгаамаа. За тэгэхээр сонирхож байгаа сургуулиуд байх юм бол мөн дээрээс нь өдөрт халдсан шалтгаан байх юм бол бидэртэй нээлттэй холбогдоорой. За Cell Learning Mongolia гэдэг манай пэйж хаяг байдаг. Эсвэл надтай шууд холбогдоод нэмэлт мэдээлэлүүд авах боломжтой шүү. За бүгдэнд нь маш их баярлалаа. Бүгдээрээ сайн байна уу? Бүгдэнд өнөөдөр мэндийг хүргэе. Бүх эрэгтэйчүүдтэй цэргийн баярын мэндийг
өргөн дэвшүүлье. За би Баянгор аймагт Хөлзийт мэрэгжлийн боловсролын сургуулийн гүйцэтгэх захирал Болдоотрын 5 дугаар гэдэг хүн байна. За манай сургуулийг одоо товчхон тайлбарлавал хөдөө аж ахуйн чиглэлээр сургууль судалгаа үйлдвэрлэл инновац гэсэн ийм чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг ийм сургалтын байгууллага байгаа. Манай сургууль ерөнхийдөө бол 1 жилийн хөтөлбөртөө одоо мэрэгжлийн үнэлэх болоод мэрэгжлийн боловсролыг 18-43 насны иргэдэд олгодог ийм сургалтын байгууллага байгаа. Голцоо ер нь бол манай сургуульд малчид их сурдаг. Тэгээ малчидтай ерөнхийдөө сургалтын үйл ажиллагаа, үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулж малчтаас сурах зүйл их байдаг. Уламжлалт мал аж ахуйн чиглэлээр буцаагаад малчдаа зааж сурах их зүйл байдаг. За түрүүн дулмаар агчаа багштай бас юуны төрөнд баярлалаа гэж хэлье. Яагаад гэвэл одоо манай сургууль бол сургуулиудтай бүхий сургуулиудтай аль болох хамтын ажиллагааг өргөжүүлэх одоо хүсэл зорилго их байдаг. Тийм учраас энд байгаа хүмүүстээ бас зарлахад манай сургууль бол та бүхэнтэй хамтарч ажиллахад бүрэн нээлттэйгаа шүү гэдгийг бас хэлье. Хоёрт гэвэл түрүүний аюур зан даргын одоо тайлан дээр тавьж байсан. Одоо хамгийн том асуудал бол хүний нөөцийн асуудал байдаг. Тэр тус маань орон нутагт. Боловсролын салбарт хүний нөөцийн асуудал байдаг. Тэр тусмаа орон нутагт бол боловсролын хүний нөөц бол маш их бага байдаг. Тийм учраас боловсролын салбарын байгууллагууд бид нар хоорондоо за мөн аймгийн Баянгор аймгийн тамгын газар маань одоо манай сургуулийг ховийн сургууль гэж одоо голохгүйгээр одоо үргэлж байнгын хамтын ажиллагаатай байдаг. Улсын сургууль шиг л ерөөсөө байнгын холбоо хамтын ажиллагаатай байдаг. Тийм учраас бид нар ерөнхийдөө энэ одоогоор улс орн маань энэ төсвийн асуудалтай байгаа та ер нь бүх салбар дээр хүн болгон цалин хүн болгон орлого муутай байгаа асуудлыг бид нэр хамтын ажиллагаагаар ерөнхийдөө даван туулах одоо ганц солиушн энэ байгаа шүү гэдгийг бас хэлье. Иймд одоо бид нар боловсрол дэмжих жилийн хүрээнд энэ жил бас манай сургуулийн 20 жилийн яваад бас болж байгаа. Тэрнийхээ хүрээнд боловсролын газар болон хөдөө аж ахуйн сургуулийн Баянгор аймаг дахь салбар сургуультайгаа манай сургууль 3 сургууль хамтраад эрүүл хүнс эрүүл амьдрал гэсэн юм эрдэм шинжилгээний баг хурал зохион байгуулж байгаа. За ерөнхийдөө би Баянгор аймагт захирлаар ажиллаад 2 жил болж байгаа. 2 жил болж байхад бол миний мэдхээр яг эрдэм шинжилгээний хурал болоогүй. Тэрний төвлөрсөн дээр ер нь эрдэм шинжилгээний хурал Баянгор аймагт болдгоогоос болоод энэ судлаачид мэрэгжлийн хүмүүс бас орон нутагт одоо ажиллах нь одоо идэвх нь их сулардаг юм байна гэдэг бас дүгнэлтээр манай 3 байгууллага нийлээд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаа. За эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг яг одоогоор өдөртөмжийн гаргацсан, пострын гаргацсан хүлээгээд авч байгаа. Албан ёсоор тэр дотоосоо шүүгээд 4 сарын 15-нд нийт шалгарсан илтгэлүүдийг одоо Баянгор аймгийн МБ зочд буудлын одоо хурлын нэгэмд илтгэлүүдийг тавьж зохион байгуулна. Тэрний наан нь эсвэл одоо хурал зохион байгуулалт өдөр дээр энд сууж байгаа одоо алдартай Баянгор аймагаас гарсан алдартай эрдэмтэн судлаач та бүхнийг бас урьж оролцож, guest speaker-ээр оролцож, эсвэл одоо эрдэм шинжилгээний хурал чиглүүлэх сургалтын дээр эрдэм шинжилгээний хурлын арга зүй, эрдэм шинжилгээний хурал гэж юу вэ, эрдэм шинжилгээний хурлыг хэрхэн яаж бичдэг гэдэг арга зүй талаар одоо сургалт орж зөвлөгөө өгвөл одоо Баянгор аймагт маш хэрэгтэй авууштай ажил болох баха гэж бодож байна. Мөн энэ ажлаар одоо дараагийн судлаач эрдэмтдийг одоо бэлдэх ийм уламжлалт ажил болох хаа гэж бодож байна. За баярлалаа. За сайн байцгаана уу та бүхний энэ орой мэндийг хүргье. Арагшаа жоохон яарж байгаа болохоор саналаа илээ явъя гэж бодлоо. За түрүү намайг танилцуулсан. За би Баянгор аймгийн Цаг сумын уугуул. За 1996 онд одоо 1-р 10 жилийг бас төгссөн юм төгсөгч байна. За би Монгол Улсын боловсролын их сургуульд үндсэндээ 10 жил сурсан. 4 жил үндсэн багшаар, 2 жил магистр, дахиад 4 жил докторт одоо сурсан байна. За мөн түүнчлэн бүгд найрамдах Солонгос улсад гэр бүлийн боловсролын чиглэлээр бас одоо мэрэгжилд ажиллуулж, мэрэгшиг чиглэлийн одоо сургалтуудыг бол сүүлийн 10-аад жил ингээд дүүргэсэн. За Монгол улсад гэр бүлийн боловсролыг түгээх, гэр бүлийн асуудлыг шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд оруулах, Монгол улсад одоо анхны шатлсан сургалтын тогтолцоогоор гэр бүл судлаачдыг бэлтгэх энэ сургалтын үйл ажиллагаанд бол өөрийнхөө одоо 20 жилийн хөдөлмөрийг зориулсан ийм багш хүн байна. За миний хувьд аймгийнхаа одоо
төрийн байгууллагынхантай тодорхой хэмжээгээр бас хамтарч ажиллаж ирсэн. За нийгмийн бодлогын хэлтсийн дарга Наран чимэг даргыг одоо мэрэгжилтэн байх үеэс нь хамтраад яг энэ 2015 онд хүүхэд гэр бүлийн одоо хөгжил хамгааллын газрууд байгуулагдахад Монгол улс мэрэгжлийн боловсон хүчнийг бэлтгэх чухал одоо асуудалтай нүүр тулах үед бол бид одоо хамтраад 20 гаруй хүнийг гэр бүл судлаач одоо мэрэгчлэр магистрийн зэрэгээр бол сургасан. За энд бол одоо нэг оюутныг одоо 30% тэтгэлгээр 30-аад оюутныг бол 20 гаруй оюутныг бол 30 гаруй сая төгрөгийн тэтгэлгээр бол сургасан. За би өөрөө бол бүгд найрамдах Солонгос улсын 100% хөрөнгө оруулалттай олон улсын Улаанбаатар их сургуульд бол ажилладаг ийм хүн байгаа. За тэгээд боловсролыг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудын зорилтуудаас хараад 3 одоо зүйлийг бас санал хэлмээр байна. За нэгдүгээрт бол энэ хүүхдийн сурлагын чанар бол буурж байгаа юм байна. Жилээр их тусан буурж байгаа юм байна. Энэ яшээ үзүүлэлт энэ бол яхахгүй сургалтын одоо үр дүнтэй холбоотой. Тэгэхээр суур судалгаа хийвэл одоо яасан болоо гэж бодож байна. Үнэхээр өнөөдөр энэ сургалтын чанарт нөлөөлж байгаа хүчин зүйл дээр багшийн хомсдол нөлөөлөд байгаа юм уу? Гэр бүлийн орчин нөлөөлж гин үү? За цаашлах юм бол энэ хүүхдүүдийн сошиал хэрэглээ болон сурах идэвх сонирхол нөлөөлж гин үгэд олон хүчин зүйлийн хамаарал байгаа ах гэж бодож байна. За шинжлэх ухааны онолын хувьд тухайлбал манай салбарын онолын хувьд бол хүүхдийн сурлагын амжилтанд бол хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол гэр бүлийн орчин эцэг эхийн нөлөө байдгаа гэж үздэг. Тухайлх юм бол эцэг эхийн стресс хүртэл хүүхдийн зан төлөвийн төлөвшөлт нөлөөлдөг, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгэмшил, тэр ёс суртахуун, зан ар, соёл, дадал зуршил гээд энэ бүх зүйл нь өөрөө тэр сурлагын амжилтанд нөлөөлдөг эцэг эхээс нь хамаардаг гэж үзэж байгаа. Тийм учраас өнөөдөр эцэг эхчүүд бол багшаас, хүүхдээс, сургуулиас зөвхөн үр дүн хүлээгч биш боловсролын тогтолцооны идэвхтэй оролцогч тал байх ёстой гэж үзэж байгаа. Энийг боловсролын ерөнхий хуулиуд ч гэсэн тодорхой заасан боловч хэрэгжилттэй бол тааруу байгаа. За тийм учраас яг энэ одоо хүүхдийн сурлагын үр дүнгийн талаар суур судалгаа хийвэл яасан болоо гэсэн нэг юм санал байна. За энэ судалгаан дээр бол хамтраад ажиллах одоо боломж бол байна. За хоёрдугаарт нь бол тодорхой хөтөлбөр хэрэгжүүлвэл яасан бэ гэсэн санал байна. Бүр одоо зөвхөн нэг жилээр ингээд боловсролын жилгээд нэг жилээр ингээд боловсрол гэдээ орохгүй засаг даргын одоо хөгжлийн хөтөлбөрт мөрийн хөтөлбөрт оруулаад 4 жилийн хугацаатай ч юм уу юм хөтөлбөр хэрэгжүүлвэл яасан бэ? За иймэрхүү хөтөлбөр хэрэгжүүлвэл бас миний хувьд зөвлөхөр ажиллах бол боломжтой. За одоогийн байдлаар бол 4 аймагт хэрэгжиж байгаа хөтөлбөрийн одоо яг зөвлөхөр бол би ажиллаж байна. Өвөр хангай аймаг, Төв аймаг, Орхон аймаг, Хинтээ аймаг. За Улаанбаатар хотод хаан уул болон Баян Сүрх дүүргүүдийн хөтөлбөрүүд дээр бол ажиллаж байна. Ингэж ажиллавал одоо тогтвортой бөгөөд урт хугацааны залгамж чанартай илүү үр дүн гаргах ийм одоо ажил болох юм болов гэсэн юм саналтай байна. За 3 дугаарт нь бол энэ эцэг эхийн боловсролыг дэвшлүүлэх, ялангуяа энэ хүүхдийн үе тэнгийн хүчирхийлэл одоо сүүлийн үед яригдж байна. Захим сошиал хэрэглээ энийг бууруулах ч юм уу энэ чиглэлийн одоо жижиг төслүүд, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд бол бас хамтран ажиллах боломжтой байгаа. За би өнгөрсөн намар засаг дарга хуучин засаг дарга нөгөө мөнх сайхан даргатай бас уулзч ярьж исэн. Баянгор аймгийг одоо Солонгосын нэг хоттой шифэ харилцаа тогтоолгож өгөө гэдэг бид хоёр бас нэлээд ярьж исэн байсан. Тэгээ энэ маань хэрэгжиж амжаагүй үргэлжлүүлээд бас явах боломж байгаа бах гэж бодож байна дараагийн дарга нар. За тэгээд ахлахангийн хүүхдүүдэд одоо соёл боловсролын тийм солилцооны хөтөлбөрийг Солонгос улстай бас хэрэгжүүлье. Иймэрхүү боломж бас байна гэдэг асуудлыг үл ярьж исэн. Тэгээ энэ чиглэлээр бас хамтраад ажиллах юм боломж бол бас надад байгаа гэсэн 3 бол санал байна. За тэгээд ер нь бол зөвхөн одоо өнөөдөр боловсролын салбар ялангуяа энэ хүүхдийн сурах үйл явцад нөлөөлж байгаа маш олон хүчин зүйлүүд байгаагийн дотроос энэ нийгэм орчны хүчин зүйлийн нөлөө их байгаа. Энийг ялангуяа хөдөө орон нутгийн хувьд ч гэсэн их онцгойлон анхаармаар юм билээ. Энэ боловсролын хүүхдийн сурлагын асуудал бол ганцхан багш нар болон боловсролын салбарын анхаарах асуудал бол биш. Энэ өөрөө салбар дундын оролцооны асуудал учраас аймгийн одоо засаг даргын тамгын газар ерөнхийдөө нөгөө бусад салбарын оролцоог илүү сайн хангаж өгөх хэрэгтэй. Тэгээ хүүхдийн тэр анхдагч орчин, амьдарч байгаа орчин, гэр бүлийн орчинд нь илүү их тэг анхаарал хандуулах энэ талын зүйлүүдийг үл нэлээ бас зохицоор нь авч үзэхгүй болвол
зөвхөн нөгөө нэг багш хүүхдээс ингээд одоо үр дүн шаардаад байх юм бол нэг их тийм сайн үр дүн гарахгүй байхаа гэж ингэж бас бодож байгаа. За тэгээ бусад одоо хөдөө орон нутгийн сургуулиуд ч гэсэн захимаар одоо багш нартаа зориулаад сургалт зөвлөгөө авах юм бол миний хувьд одоо чадхаараа нээлттэй авах болно. Ер нь тэгээд авж байгаа сумууд ч бас байгаа, хамтарч ажилладаг сумууд байгаа гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд цаашдаа одоо холбоотой байж байгаа. Тэр хүүхдийн соёл, боловсролын солилцооны хөтөлбөрийг бас яг тогтмол болгоод хэрэгжүүлэх бас тийм боломж бас байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тийм. За баярлалаа. За та бүхний энэ ороо амар амгалан айлтгая. Баянгор аймгийн боловсролын газар 10 хэдэн жил бас та бүхэнтэйгээ хамтарч хонгор нутгийн боловсролын төлөө бас нэг зорилготой явсан энэ цагаан хүмүүс ирсэн байна. За Монгол Улсын боловсролын сургуулийн хувьд өнөөдөр манай захимжил ялганы дарга профессор Зэдэвсрэн багш түрүүн жоохон цолын буруу бодчих болсон. За мөн одоо Монгол судлалын чиглэлээр одоо судалгааны төв ажлуудад захирал профессор Гамболт гэсэн юм манай Монгол Улсын боловсролын сургуулийн одоо багш нар манай Долмар их чаагч түрүүн дэлгэрэнгүй ус таавд ярьсан. За миний хувьд болохоор бол яагарахгүй одоо Баянгор нутгийн бөмбөр сумын одоо онгон хүү байгаа. Тэр нутгаас одоо боловсролын гараа эхэлж Батсүрх даргатай боловсролын газарт бол одоо 10 хэдэн жил ажилласан юм хүн байгаамаа. За өнгөрсөн жилийн хувьд бол бас ургац сарин байлаа. Монголчуудын бүтээсэн боловсролд квант хандлагын туссан байдлын судалгаа гэсэн эрдмийн ажлаар бол шинжилгээ ухааны докторыг хамгаалсан та бүхний дэмжлэг байсан шүү гэдгийг хэлмээр байна. За ингээд цаашдаа 3 зүйл дээр одоо манай боловсролын сургууль, Монгол Улсын боловсролын сургуулийн 3 ажлын хүрээнд зохион байгуулах боломж байна гэж үзэж байна. За нэгдүгээрт нь болохоор бол судалгаан сонирхсан сургуулийн одоо аргачлал судалгаа гэсэн чиглэл явсан. За мөн хоссон сургуулийн арга зүй гэсэн энэ төлөвлөлт нь бас ийм сургууль үйлчлэгээ зохион байгуулах ийм чиглэлүүд бол манай сургуулийн хувьд бол боломжтой. За өөрөө би энэ одоо чиглэлд одоо олон улсын төсөл одоо авч хэрэгжүүлсэн байгаа. За энэ утгаараа одоо хонгорон энэ чиглэлээр сургууль үйлчлэгээ зохион байгуулах аргачлал технологи чиглэлээр бол сургалт явуулах боломжтой байгаа. За мөн 4 сарын 1, 2, 3-нд академик Чаданбаа Улсын судлалын сургуулийн профессор мөнгө чаргал захирал бид гурвал Баянгорт очих юм байгаа. За энэ үеэр боломж байвал та хэдтэйгээ бас иргэн уулзч энэ академичийн одоо үгээрээ профессорын багийнхны бас сургалт үйлчлэгээ орчин үеийн одоо боловсролын чиг хандлагаас тодорхой хэмжээний бас сургалт авах боломж байгаа гэдгийг бас хэлмээр байна. За энэ талхимд бас одоо Баянгор аймгийн 10 жилийн докторлуудтай багш нартай бас уулзч шинэ цаг үеийн боловсролын одоо чиг хандлагаас бас ярилцж арга зүйн чиглэлээр тодорхой хичээлд одоо сууж ажилт хийж энэ дээр бас тусал зөвлөгөө өгөх тийм боломж байгаа гэдгийг хэлмээр байна. За мөн одоо бөмбөр сумаараа бас очих төлөвлөгөөтэй явж байгаа. Бөмбөрийн захирал мэдээг явж байгаа очих гэдэг одоо хэлчихье. Тэгээ энэ чиглэлээр та бүхэн маань бас хамтарч ажиллах боломжтой. За судалгаан суурилсан одоо чиглэлээр олон улсын болон Монгол Улсын боловсролын их сургуулийн чиглэл хүрээнд бол суурь судалгааг зохион байгуулах боломжтой. Яагаад гэвэл энэ төслийн хүрээнд бол манай 2 нутгийн маань том дарганаар сууж байгаа учраас энэ Монгол судлалын чиглэлээр Монголын боловсролын чиглэлээр багш бэлтгэх чиглэлээр бол ийм суурь судалгаануудыг тавих сургалт үйлчлэгээ зохион байгуулах боломж байгаа гэдгийг хэлье. За баярлалаа. За бүгдд нь орой минь энэ хэлэлцүүлэг ярилцлагын дундор бас нэг жоохон хавчуурах хийх гээд гараад ирлээ. Тэгэхээр яг бид нэр бол энэ нийслэн жилийнхаа хүрээнд аймгийнхаа боловсролын салбарт нэг 2-3 хүн ажлуудыг жоохон үр дүнтэй шиг зохион байгуулчихъя гэдэг үгднээс одоо Улаанбаатарт байгаа эдэмтэн доктор профессортойгоо нутгийн гэсэн улсуудтайгаа ингээд уулзалт ярилцлага хийж байгаамаа. Тэгээ та бүхний одоо яг энэ төвшүүлж байгаа санал санаачлал ажил хэрэг болгооч гэж зөвлөж байгаа бүх зүйлүүдийг бид нар портфолиодож авч байгаа. Тэгээ энэ аймгийн засаг даргын орлоос Норонбай даргаар ахласан ажлын хэсэг очоод бид нэр бол ажлын төлөвлөгөө гаргах. За эндээс хинтээ хамтарч ажиллах уу, яаж хийх вэ, ажлыг эхлүүлэх үү гэдэг. Тэгээд энэ тал дээр одоо их том зөвлөгөө өгсөн докторууд, профессорууд их баярлалаа.
Ялангуяа бидний одоо энэ ажлын төлөвлөгөөнд бол одоо энэ хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал бол их хугацаар яригдаж эхэлж байгаа одоо. Тийм учраас бид нар бол сургахаас илүү бас хүмүүжил төлөвшлийн асуудал илүүтэй анхаарна гэдэг. За энэ ярилцлага уулзалт болохоос өмнө бас яг энэ Сэлэрэг Монголиа гэсэн сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж байна шүү гэдээ бид нар бас тэр одоо манай Баянлаг сумын оогол энэ Батухдаг гэж сургууль багш ирсэн. Тэгээ ярилцж байсан. Тэгээ би энэ дашрамд хэлэхэд одоо манай төвөгч шинжлэх ухааны доктор профессор Тэрес Саяхад огно Матсан гоод маш их баярлж байна. Энийг одоо манай аймгийн удирдлагуудад бас хүргэсэн байна. Бас нутгийн зөвлөлийн дараа шинэ хүн болсон нэг төвшинг бас хүргэсэн. Тэгээ манай захирлууд бас яг энийг сургууль дээр хэрэгжүүлэх талаас их анхаараарай гэж хэлж байгаа. Саяны танилцуулга дээр бол одоо хувийн хвшлийн талан сургууль гэж байна. Ягаад төрийн сургууль байж болдгүй. Энийг хэрэгжүүлвэл одоо энэ сургуулийн амжилт ахиц багшийн хөгжлөлт илүү нөлөөлнө гэж бодож байгаа. Бид нэр энийг анхааралтай авч хэрэгжүүлэх гэсэн бодолтой байгаа. Тэгээ энэнд бол тал талаасаа дэмжлэг үзүүлнэ гэж бодож байгаа. Хоёрдугаар бид нэр бас төрөлсөн анхлах сургуулийг одоо ер нь бол Монгол Улсын засгийн газрын бодлогод 21 аймаг 9 дүүрэгт одоо нэг анхлах сургууль байгуулна гэдэг. Тэгээ энэ анхлах сургуулийг одоо ямар хэлбэртэй яаж байгуулж болох вэ гэдэг талаар бол одоо энэ Монгол Улсын их сургуулийн доктор профессор одоо Ганзар доктортой бол маш хамтарч ажиллана гэсэн. Бид нэр одоо Баян хонгорд очиход нь ярилцлага хийж санал бодлоо солилцсон. Сая одоо бид нэр энэ уулзалт зөвлөгөөнөөр одоо эдний сургууль дээр очиж тэр лабораториудад хийж бүрэн танилцсан. Тэгээд одоо ийм хүнийг төшөөж бид нар бас Монголын Баян хонгорын боловсрол төрөлсөн анхлах сургууль байгуулахдаа эрхлэлийн тавьд өгчүүл цаашаа бас яг энэ орон нутгийн боловсрол хүчин хангах энэ тал дээр бол томоохон хэрэгэлд ажил гарна гэж ингэж бодож байгаа. Бид нар хамтарч ажиллахаар нэлээд юм яригдж байгаа. Хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлнэ гэсэн юм байгаа. Тэгээ энийг би давхар хэлж байгаа нь одоо манай Наранбаяр дараа бол одоо очиод бас ашиглын гişхээ хурал дээр хилцэгтэй төлөвлөгөөнд оруулж аймаг орон нутгийн удирдлагуудаас нэлээд дэмжлэг авч одоо бид нэр энэ жилдээ бол бас хэд хэдэн ажлын эхлэлийг бол бас суурийг нэлээд тавина гэж ингэж бодож байгаа. Тэгээд хилцүүлгийг бас үргэлжлүүлэх гэж бодож байгаа. Тэгээд одоо Монгол Улсын боловсролын их сургуультай бас багш нарынхаа мэрэгжил ур чадвар цаг арга зүйг ахиулахын тулд нэлээд хамтарч ажиллана гэсэн бодолтой бид нэр ирсэн. Тэгээд сая манай Намжил тааг бол бас 3 чиглэлээр хамтарч ажиллаж болох юм аа гэдэг. Тэгээд бид нар үнийг бас төлөвлөгөөнд орж нийт багш нарынхаа массыг хамгаалж ингэж ажиллахад манай бас ерөнхий боловсролын сургуулийн захирлууд бол бас төлөвлөгөөнд оролцож энэ ажлыг бас цааш нь үргэлжлүүлж одоо бид нар хамтарч ажиллана гэж ингэж бодож байгаа. За тэгээд одоо микрофон ерөнхийдөө чөлөөтэй гэж байгаа би яг бас сэтгэлээ бас зөвлөгөөгөө бидний юун дээр анхаарах талаа гэдгээр бас манай батарей дөө багш бас хэлэх байхаа гэж ингэж бодож байгаа. Ингээд манай хэл шинжлэх ухааны гавьяа зүтгэлд ирээдүйд доктор урьж байна. За баярлалаа. Та бүхний нөрөө амгалан хэрье багш. Юуны ирчүүдийн баярын халуун мэндийг бас өргөн нэвшүүлье. За тэгэхээр энэ өнөөдрийн одоо энэ уулзалтыг бол энэ Баян хонгорын садаргаас одоо боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбоотой хийж байгаа юм уулзалт. Энд ирж байгаа энэ бүх хүмүүс бол одоо Баян хонгор нутгаан гэсэн юм сэтгэлээр зогссон гэж би ойлгож байгаа. Тэгэхээр ер нь энэ Монгол хүнд бол нэг нутаг гэдэг нэг юм сайхан тийм сэтгэл байдаг. За энэ бол одоо энэ олон улсын хэмжээд ингээ харахад бол баг байдаггүй тийм сэтгэлгээ. Тэгээд монголчууд бол одоо хаа явсан газар өөрийнхөө төрж өссөн төрсөн энэ нутаг гэсэн бол баян бодож тэрнийхэн төлөө сэтгэл зовж тэрнийхэн төлөө бас санаа тавьж за тэрний төлөө хэрэг юм хийвэл одоо оролцож ингэж явдаг ийм сайхан сэтгэлтэй хүмүүс. Тэгэхээр энэ Баян хонгороос гаралтай, Баян хонгорын угуус бол ийм эрдэм номтой, эрдмийн зэрэг цолтой ийм хүмүүс бол энэ Улаанбаатар хотод бол маш их байгаа. За би бол одоо энэ сүүлийн жилүүдэд энэ Баян хонгор аймагаас зохион байгуулж байгаа энэ юуны нутгийн зөвлөлийн золиолт гэдэг нэг юм байгаа. Бүхэн өргөнд одоо зохион байгуулдаг. Энэ дээр бол ингээ харж яхад бол тэр сумын одоо маш олон хүн ирдэг. За өгшин залуудууд ингээ янз бүрийн насны хүмүүс. За тэгээд ийм хүмүүсийг бол миний ойлгож байгаагаар ерөөсө бүртгэж барьж одоо тооцоо судалгаа байдгүй нэг ийм юм байдаг. Тэгээд тэр хүмүүс ирээл тэгээд одоо үзүр мүзөр одоо бүх мөх бойл үзчихэл ингээ яваад. Тэгэхээр энэ дотор бол энэ одоо
асар их хүний нөөц байгаа. Тэгэхээр зэрэг энэ Монголын боловсрол болон энэ эрүүл мэндийн асуудал бол ерөөсөө ганц одоо тэр тухайн салбарын хүмүүсийн ажил биш, нийт хүмүүсийн ажил. Тэр манай ганцаар хэлсэн энэ боловсрол эрүүл мэндэд асар их мөнгө хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ мөнгөний босгох талаас нь бол энэ бид нар бол ганцхан энэ боловсролын хүмүүстэй уулзаад тахаас биш, бизнес энэ одоо мөнгө зоостой хүмүүстэй уулзаад тэдний одоо нэмэр хандыг авч ингэж одоо явах юм бол энэ боловсрол эрүүл мэндэд одоо маш хурдан хугацаанд төл дээр босгох юм боломжтой гэж би бодож байгаа. Тийм учраас тэр Ганцааргийн тэр эндаумент сан гэдэг юм одоо манай Баянгор аймагт байгуулах хэрэгтэй. Энэ эндаумент сан гэдэг нь яадаг гэхээр зэрэг ер нь бол энэ тэр спонсорд олж байгаа байгууллага хүнээс орсон мөнгийг бол банкнд байрлуулад тэгээд тэр байршуулсан мөнгөнийхөө хүүгээр бол бусад үйл ажиллагааны санхүүжүүлээд үндсэн мөнгө нь бол тэр банк одоо хаана байдгийг тийм хэдийгээр байгаад ийм одоо сангийн тийм журам байгаа. Тэр энэ одоо Америкийн нэгдсэн улс болон бусад одоо хөгжилтэй орнуудад маш их байдаг ийм сан. Тэгэхээр энийг энэ Баянгор аймгийн боловсролын жил дээр эндаумент сан, боловсролын эндаумент сан байгуулах юм бол хүмүүс ч гэсэн одоо бизнесмэнүүд ч гэсэн одоо мөнгө сасаа өгөх дуртай байна. Өөрөөр хэлбэл бол нэг хэдэн цаас гаргаад тэрийг нэг одоо нэг төсөлд ч юм уу юу ч юм зарцуулаад тэгээд тэр нь ингээд дуусаад ингээд дараа нь ингээд дуусдаг тийм зүйл биш. Ерөөсөө цаашаа үржээд хөгжөөж явдаг тэрний одоо хүү мөнгөөр нь одоо үйл ажиллагаа зохицуулж болдог ийм зүйл. Тэгэхээр манай Баянгорт та хүн мэдж байгаа. Манай Баянгорх мөн бүгдээр ухаантай, тийм ээ, мэдлэгтэй, боловсролтой. Энэ дээр үеэс одоо Баянгорх одоо бүх шинжлэх ухаанаар бол одоо толгой зохиж байсан бол одоо улс төрөөр толгой зохиж, бизнесээр толгой зохиж, тийм одоо Баянгорх яг өндөө Монгол улсыг өвгөн хөрнөд өдөртж штэ яг одоо ерөнхийлөгч байна уу, ерөнхий сайд байна уу, тийм хурлын дараа байна уу, их хурлын гишүүд одоо бизнесмэнүүд, баячууд одоо бүгд одоо Баянгорх байна шүү дээ. Яг өндөө хоорондоо зүгээр тал тохирохгүй талхацаад нэг иймэрхүү юм байгаа болохоос яг өндөө Баянгорх одоо ингээд нэгдэж нийлээд явах юм бол энэ Баянгорын хэдэн улсын бол одоо орон нутгийн дотоод эрүүл мэндийн боловсролын талаас нь ингээд сайхан болох юм боломж бол байна. Тэгээ миний хувьд бол одоо би өөрөө хэлний хүн, монгол хэлний хүн, би ч одоо 1970 онд Баянгор аймгийн Заг сумын 1-р ангид ороод тэгээд 80 онд Байдрагт очоод 79 онд 78 онд тэгээд 80 онд Байдраг 10 жил өгсөд дараа нь их сургуулийн монгол хэлний ангид өгсөд тэгээд одоо 1985 оноос их сургуультай багшаар үлдээд ингээд одоо 40 жил ажилласан. Сүүлийн одоо нэг 5-6 жил үйл ажиллагааны актив бол эцгэл хүрээлэнгийн захирлаар ажилласан. Тэгээ ер нь бол яг одоо Монгол чод бид нар бас энэ мэрэгжлийн хүмүүсийн одоо хүчийг авах нь бол хамгийн зөв. Тэгээ одоо энэ өнөөдрийн энэ дэрсэн хүмүүс ихтэл одоо бидний хувьд бол одоо янз бүрийн мэрэгжлийн хүмүүс байна. Ингээ өөрсдийнхөө санаа оноог хэлж байгаа явдал энэ чухал байна. Одоо миний мэдж байгаагаар манай Баянгор аймгийн Загсмоос энэ 2025 он жишээл 2 доктор төрлөө. Тэгээ одоор бол ингээд нийтдээ бол бараг 20 доктор Баянгор аймгийн зөвхөн Загсмоос төрсөн байна. Тэгээд тэр 2 докторын нэг нь жишээлбэл Японд одоо биотехнологиор хамгаалсан байхад нэг нь одоо ангаахаар ардын уламжлал ингээд одоо юугаар Улаанбаатарт ингээд хамгаалах жишээ. Тэгэхээр иймэрхүү одоо эрдэм оюуны ундраг болсон залуучууд маш их болж байгаа. Энэ хүмүүсийг бас энэ одоо өнөөдрийн энэ шиг иймэрхүү үйл ажиллагаанд одоо татан оролцуулах, өөрөх залах хэрэгтэй байна. Тэгээ иймэрхүү зүйлийг үл хийгээд энэ бол ерөөсөө энд одоо эрдэмийн хэдхэн хүний ч юм уу энд өргөцсөн хүмүүсийн ажил биш, нийт Баянгорчуудын өөрийнх нь үйлс болох хэрэгтэй. Тийм учраас энэ дээр бол одоо бид нэр анхаарасаа гэж бодож байна. Дээрээс нь мэрэгжлийн өнөө үед бид тэр PISA-гийн одоо ерөнхий үр дүнд бол одоо маш их сэтгэл зовж байгаа. Энд ягаад гэхээр Монгол улсын хэмжээнд PISA-гийн үр дүн бол тийм сайн гараагүй. Одоо энийг өмнөх боловсролын сайдаас энэ кампани сайдууд энэ дээр маш их санаа зовдөг байсан. Тэгээ энийг одоо сайжруулахын төлөө бол маш олон арга хэмжээ авсан баг. Тэгэхээр одоо бид нар бас энэ Баянгорчууд бол энэ хэлний мэрэгжлийн хүмүүс маш ихтэй. Одоо манай гам болдог чинь өнөөдөр боловсролын сургуулийн Монгол сургуулийн хүрээлэнгийн захирлыг хийгээд ингээд тэр бүлэгтийн сургуулийн Монгол сургуулийн толгойлоод ингэж явж байна. Ингээд манай одоо 340 жилийн өмнө амьдарч байсан Тусан Данзан Жансангаас ахуулаад өнөөдөр одоо орчин үеийн 20-р зууны 21-р зууны Монгол хэл бичгийн эрдэмтэн судлаачид бол одоо хаанаас төрсэн Баянгороос төрсөн тийм ээ. Одоо 2025 он жишээлбэл одоо Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Дулан багш гэдэг ингээд Хөдөлмөрийн Баатар төрж байна.
Гавьяатууд төрж байна. Энэ хүмүүс чинь эцэгт ерөөсөө юугаар Гавьяат Баатар болоод ерөөсөө бэлэг оюун тэгээд өөрийнх нь эрдэм чадал энэ энүүгээрээ болж байгаа. Энэ хүмүүсийн оюун чадлыг ашиглахын төлөө би бол одоо жишээлбэл яг мэрэгжлийн дагуу одоо манай жишээлбэл одоо Баян-Хонгор аймгийн Монгол хэдийн багш нарын мэрэгчлийг дээшлүүлэх энэ талаар одоо сургуульд одоо юу гэдгийг иймэрхүүнүүд зохион байгуулж болно. Одоо сүүлийн жилүүд бол Монгол хэдний чиглэлээр бол одоо олон хэдэн тийм олимпиадууд явж байгаа л да. Би одоо өөрөө Монгол улсын Монгол хэдний олимпиад улсын комиссийн одоо гишүүн байгаа. Тэгээд энэ улсын олимпиадыг бас авах талаар бид нар хөөцлөж ярьж болно. Дээрээс нь заг сумын уугуул манай нахцах Монгол улсын ажиллагааны гавьяатагт Пүрэв Очир багшийн нэрэмжтэй олимпиадыг дээрээс нь Шавтгын Лусан андан төрийн шагналтын олимпиадыг үзээд сондж юм ингээд жил болгон зохион байгуулалт явж байгаа. Иймэрхүү миний мэрэгжлийн чиглэлийн юмнууд бол байгаа. Тэгээд энэ бол яг жижиг юм. Тэгсэн мөртлөө бол яг мэрэгжлийн хүмүүст бол одоо манай шинжлэх ухааны активаас мэрэгжлийн одоо орчин үеийн хэл шинжлэх онолыг мэдж байгаа тийм хүмүүс одоо очиод одоо сумын бүх Монгол хэдний багш нарт одоо сургууль зохион байгуулж болж байна. Иймэрхүү зүйлийг хийж болж байна. Тэгээд ер нь бол үндэсний хэлний багш нар бол аливаа улсад бол хамгийн олон байдаг. Тэгээд Улаанбаатар хэмжээнд 1000-аад багш байгаа. Тэгэхээр өдөөөр бас 1000 багш байгаа тийм ээ. Тэгэхээр Баян-Хонгорт яг хэд байна гэхээр иймэрхүү байдлаар бол туслах боломжтой. Тэгэхээр энэ зэрэг миний бодлоор бол энэ боловсролын жилийн энэ ажилд бол бүх хөрөн олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахад хамгийн зөв шүү. Тэгэхгүй нэг зүгээр нэг нэгдэлтэн бодлуудыг ярих нь бид нар яг чиглэлийнхаа юм ярина. Тэгэхээр энэ өргөн хүрээнд зохион байгуулад урайлан дуудаад энэ хүмүүс зөв ойлгох юм бол хөрөнгө оруулалтыг маш өндөр хийж чадах юм бол бид нар хашаалан ажлыг удаа зохион байгуулах юм боломжтой гэж ингэж бодож байна. За ингээд одоо энэ үйл ажиллагаанд орж оролцуулсанд маш их баярлалаа. Та бүхэнд эрүүлийн эрдэм судлалын өндөр амжилтыг хүсье. За та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За намайг Цэдвсүрэн гэдэг би Баян-Хонгор аймгийн Баян ус сумын харьяат юм уу байгаамаа. За үндсэн мэргэжил маань бол мэдээлэл зүйн математикийн багш мэргэжилтэй. За ийм хүн байгаа. За тэгээ яг Монгол Улсын боловсролын их сургуульд захин шилжилт хийлцэн дараагаар ажиллаж байгаа. За ийм хүн байна. За тэгээ яг ер нь одоо Монгол Улсын боловсролын их сургуулийн хүрээнд бас хамтарч ажиллах боломжийг бол манай өмнө хийсэн тийм ээ багш нар маань бүгдээрээ хэлж эхлэв. А би зүгээр 3 зүйл дээр л яг ер нь нэг миний хувь нэмэр бас байж болох юм тийм ээ гэдэг үүднээсээ бас хэлье гэж бодлоо. За нэгдүгээрт бол яг ер нь альва одоо боловсролын үндэс нь бол багшчүүд ээ тийм ээ. Тэмцээс бол багшийг л хөгжүүлэх асуудал. За тэгээд тэр багшийн дутагдлыг шийдвэрлэх асуудал бол мэдээж одоо саяны хэлсэн тийм ээ 5 чиглэлийн хамгийн гол нь байх болов уу гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ хүрээндээ бол яг ер нь одоо Монгол Улсын боловсролын их сургууль тийм ээ бас яг энэ одоо аймгийн сумын тийм ээ одоо шилд сонгож явуулсан гэрээтэй тийм ээ ийм одоо суралцагчийг суралцуулахаас эхлээд хамтран ажиллах юм боломж бол бас нээлттэй байдаг юм шүү. Энийг та бүхэн бас хэлье тийм ээ. Мэдээ сургуулийн одоо гэрээ байх ёстой. За тэгээд энэ одоо ерөнхий шаардлага хангаж явал ийм бас багшийн дутагдлыг нөхөх юм боломжууд бий. Хоёрт нэг чухал уг нь бодлого уг нь Монгол Улсын боловсролын сургуульд байдгийг. Тэр ер нь одоо ингээд бас хуучин маш сайн явж байгаад одоо бас нэг тийм амжилттай биш болчихсон нэг хөтөлбөр байна. Тэр нь багшийн сонгон гэж. Тэгэхээр багшийн сонгон хичээлүүлэх боломж байгаа. А энэ багшийн сонгоноор яг багш болох хүүхдийг бол нэлээд багаас нь сонгоод за багшийн дутагдлыг арилгах гэдэг. Өөрөөр хэлбэл тэр аймагуудад тийм ээ сумуудад дутагдаад байгаа багш нарын тэр дутагдлыг шийдвэрлэхэд ч гэсэн энэ багш сонгоныг ашиглах боломж байгаа юм. А энэ талаар бол яг Монгол Улсын боловсролын их сургуулиас гаргасан бас ийм бодлого байдаг. За энийг та бүхний хэрэг сонирхох бол одоо дэлгэрэнгүй байдлаар тийм ээ танилцуулга янз бүрийн юмыг хийж болно. За тэгээд яг миний хувьд бол энэ яг багшийн мэргэжил дээшлүүлэх гэдэг юм уу тийм ээ юм багшийн сургуультанд бол бас оролцох бүрэн боломжтой. Яг энд хараахан өргөдөж ирээгүй байх шиг байна. Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль зэрэг одоо сургуулиудад бол манай байгалийн ухаан математикийн чиглэлийн за ер нь одоо энэ одоо орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах юмсан гэсэн ийм залуучууд бол бас нэлээд бий. Тэгэхээр энэ одоо хүмүүст бас тийм ээ хүргээд ингээд нийтээрээ бол ингээд одоо ер нь Баян-Хонгор аймгийн тийм ээ боловсролыг бас одоо дэмжихэд
хамтран ажиллах боломж бол байгаа гэж бодож байна. За миний хувьд бол энэ мэдээллүүдийг их хүргэхэд бэлэн. За нөгөө талаар бол тэр 5 дахь чиглэл бол мэдээллийн технологи орчинтой холбоотой байх чиглэл байх шиг байсан. За энэ хүрээнд бол яг нь миний бие бас одоо оролцох боломж байгаа. Би өөрөө бол мэдээллийн технологийн багш хүн. Тэр утгаараа бол энэ дээр яг нь ер нь одоо ингээд мэдээллийн технологи бол одоо бүх нийтийн бас нэг юм бичиг үсгийн боловсрол болчихлоо шүү дээ. Энэ утгаараа одоо яг энэ технологиг бол одоо бас боловсролд үр дүнтэй ашиглах, өөрөөр хэлбэл энэ дутагдаад байгаа тэр чадваруудыг эзэмшихэд үр бүтээлтэй ашиглах юм боломж юмнууд байдаг. За энэ талаар та бүхэнтэй бас судалгааны үр дүн хуваалцах тийм ээ. Хамтарч одоо бас технологи болоод тийм ээ контент боловсруулах юм үйл ажиллагаанд бас хамтран оролцох юм боломж бас байгаа гэдгийг та бүхэндээ хэлье гэж гарч ирсэн юм аа. За та бүхэндээ баярлалаа. За сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргье. За би бол Дэлгэн хотын сангад ажилладаг, орчуулагч. Тэгээд Баянгор аймгийн Номын талаа ахлах сургуулийн 1998 онд төгсөөд тэгээд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хэлийн мэргэжлэр сурсан юм байна. За би яг одоогоороо Дэлгэн хотын сан гэдэг Дэлгэн хотод гэдэг юм дэлгэсэн дээр энэ хүн байна. Дэлгэн хотын сан бол өмнөх дүрийн Жансанжав Дэлгэн хотын одоогийн дүр Данзал Лэмэд гэж юм хүн байна. За Дэлгэн хотын сан бол Дээхэн гэгийн далай багш болон барууны сэтгэл судлал, физик, шинжлэх ухааны салбарын эрдэмтдтэй 30 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж бүтээж бий болгосон номнуудыг за түрүүний одоо СИЛ сургалт, мөн насан туршид зориулсан CBCT-гээ сургалтуудыг Монгол орнд боловсруулах ажлуудыг анх түүчилж эхлүүлсэн ийм байгууллага байдаг. Одоо Дэлгэн хотын санаачлах гэсэн үг юм аа. За тэгээд манай байгууллага бол ном нэлээд орчуулж хэвлдэг. Гэхдээ орчуулсан номнуудаа заах хэрэггүй байдаг. Дандаа Америкаас одоо юм уу яг энэ орчуулагч нараас нь энийг ашигын бус зорилгоор ашиглана гэж биднэрт эрхийг өгсөн байдаг болохоор номнуудаа орчуулад тодорхой орон нутаг. За бид нар бол одоо сүүлийн үед Говьатай, Баянгор, Хөвсгөл, Завхан гэсэн аймагуудад номын уншлагын ажил зохион байгуулж байна. Үзэсгэлэн зохион байгуулдаг. За тэгээ кино дэлгэцээр бүтээл гаргадаг. За мөн одоо тэр насан туршид зориулсан сэтгэл зүйн сургалтууд сэтгэлээ өөрөө удирдах түрүүн бол хүүхдэд зориулсан сургалтыг бол манайхан ярьсан. Тэгвэл насан туршид та нар ч гэсэн одоо ажлаа хийхдээ байн хальчирч байгаа, ядарч байгаа, стрессж байгаа. Бидний зовох шалтгаан бол амьдрал тэх байгаа тийм ээ. Намын талцал, нутаг орноороо нутгийнхаа энэ болгон чинь хүний хөгжил, хүний сэтгэл санаанд бас хохиролтой байдаг. Үүний эсрэг бидний одоо энэ 21-р зуунд зүрх сэтгэлийн боловсрол хүн болгонд хэрэгтэй байна гэсэн энэ чиглэлийг баримталж ажилладаг. За тэгээд дараагийн зургийн үзэлтэй. За бид бол одоо ингээ орчуулсан номнуудаараа хилцүүлэг хийдэг. Баянгор аймагт сайд хөдлөх хүч болон шашнаар чандад гэдэг 2 номороо 22-23 онд хилцүүлэг хийсэн. Тэгээд дараагийн 2 ном гарчихсан. Аймгийн засаг даргын хамгаалын газар биднэртэй одоо ингээд хамтарч ажиллаад хилцүүлгүүдийг зохион байгуулдаг байсан юм аа. Тэгээд дараагийн зураг. Тэгэхээр манай дараагийн 2 ном гарсан. Игэл атомдох уудам орчлон гээ энэ бол шинжлэх ухаан ба буддизм хоёрыг холбосон ийм ном байдаг. Тэгээ үүгээрээ би ойр үед бас аймагт очиж хилцүүлэг хийгээч гэсэн урилга бас сайхан хүлээж аваад байгаамаа гэж байна. За тэгээд та бүхэнд баярлалаа. Бидний өрөө бол ерөөсөө одоо зөвхөн энэ манай байгууллагаас гарсан ном биш тийм ээ. Энэ одоо Баянгортой. Ерөнхийдөө ном уншдаг соёлыг буцаагаад дэлгэрүүлье гэсэн бид нар бодолтой явдаг. Энэ захим эрэнд хүн цаасаар хэвлсэн номыг бариад хүүхдүүдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх бид нар өөрсдөө ч гэсэн өөртөө үр бүтээлтэйгээр багаараа уншиж тэрийгэ ярилцсан ийм соёлд бас соёлыг сайхан хэвшүүлье гэдэг ийм бид нар бодолтой ажилт юм аа. За тэгээ та бүхэнд баярлалаа. За та бүхнийхээ энэ орон түмэн амгалан айлтгая. За ингээд өнөөдөр энэ сайхан үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулж байгаад Баянгор аймгийн засаг даргын хамгаалын газар, за боловсролын газар, нийгмийн бодлогын хэлтсийн хамт олон та бүхэнд маш их баярлалаа. За сая өмнө хэлсэн хүмүүсийн одоо сайхан онцтой сайхан саналууд зөндөө гарлаа. Тэгээд мэдээж хэрэг та хүмүүс тунгааж байгаа байх. Эндээс ялхан, залхан авах гэж бодож байна. За мөн 2018 онд шиг санагч байна да би оны андурч байна уу юу. Манай Баянгор аймгийн засаг даргын хамгаалын газараас бас нэг юм Баянгор эрдэмтдийн уулзалтыг зохион байгуулж ирсэн. Баянгор зочд уулзалт зохион байгуулж ирсэн санагч байна тийм ээ. За тэнд бол засаг даргын хамгаалын газараас одоо яг хэрэгжүүлэх
бодлогынхаа бичиг баримтыг хэвлэлчихсэн нэг богшуу бидэнд тарааж өгч байсан. Одоо өнөөдөр надад бол хадгалагтай байж идэх. Тэгээд энийгээр юу хэлэх гэж байгаа гэхтэйгээ зэрэг манай энэ аймаг орон нутгийн удирдлага тий одоо төрийн болоод дөрвөн бус байгууллагын удирдлага маань ийм бодлогын бичиг баримт гаргаад за тэгэхээр мэдээж хэрэгжүүлсэн байх. Ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг юм дээр ер нь та бүхэнд хариулт байгаа юу? Энэ дээр нь анхаарал хандуулсан уу гэдэг юмыг бас бодоосоо гэж ингэж бодож байна. Би үл энд ирэхдээ тэрний үр дүнгийн тухай юм ер нь ямар нэг байдлаар хэлэгдэх болов яригдах болов гэж гордож байсан. Гэвч одоо ерөнхийдөө дараачийн асуудлууд яригдж байгаа юм байна. За өнгөрсөн жил гэхэд жишээлбэл 2025 онд эрүүл мэндийн дэмжиж гисэн юм байна манай аймаг. Тэгэхээр эрүүл мэндийн дэмжээ тодорхой түвшинд хүрчихсэн гэсэн үг байх гэж би хувьдаа ойлгосон. За энэ жил ингээд боловсролыг дэмжих чиглэлгээд ингээд тунхаглаад бодлогоо гаргаад ингээд тодорхой төлөвлөгөөтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа юм байна. Гэхдээ нэг зүйлийг бол бид бодох хэрэгтэй. За ингээд дэмжээд авлаа нэг жил тэгээд яах юм бэ гэдэг юм асуудал байна. Тэгэхээр ер нь бол тэг дэмжих гэдэг юмны цааталд харж байгаа үр дүн байгаа юу? Тэгээд тэр тогтворчих юм уу? Тэ энэ их чухал зүйл шүү гэж ингэж бодож байгаа. Тэгээ гол нь бол яг бодит байдалтай бодиттой үнэлгээ хийгээсэй гэж бодож байгаа. Зүгээр одоо Монгол улсын хэмжээнд байж байгаа яам хамгаас гаргасан статистик юм уу? Эсвэл өөрсдийнхөө одоо бүрдэж гаргасан статистик дээр тулгуурласан зүйлд тийм ээ. Яагаад ийм байгаа вэ гэдэг дээр үнэлгээ, сошиал шинжилгээ хийсэн үү гэдэг. Энэ бол их чухал зүйл. Цаашгаа ажил төлөвлөгч төр хэрэгжүүлэхдээ ч гэсэн онц чухал байх гэж бодож байна. Онц чухал. Тэгээд ер нь 26 онд боловсролоо дэмжижлээ гэхэд тэгээ цаашаа яах вэ гэдэг заалгах төлөвлөгөө байгаасай, та бүхэнд байгаасай гэж ингэж бодож байна. За тэгээд яг би бол одоо Баянгой сумын уугуул ийм хүн. За Монгол Улсын боловсролын сургуулийн Монгол судлалын хүрээлэн ингээд байгууллагыг одоо удирдаад ажиллаж байна. Тэгээд миний зүгээс одоо та бүхэндээ одоо тэг хүргэх та бүхнийхээ үйл ажиллагааг дэмжих ийм ямар үйл ажиллагааг чинь яах боломж байна вэ, дэмжүүлэх боломж байна гэвэл Монгол судлалтай холбоотой одоо бүх эрдэм шинжилгээ судалгааны энэ чиглэлээр хамтарч ажиллахад бол бэлэн байна. За надад бол одоо судалгааны хамт олон баг байна. Хэрвээ манай Баян хонгорчууд хүсвэл би одоо Баян хонгор аймгийнхаа тэгээ нийт ард иргэдийн нийгэм тэ усаатны судалгаа хийгээд өгөх бэлэн байна. Тийм баг байж байгаа учраас тийм мэдээж хэргийн хугацаа хэрэгтэй. Гэхдээ эхлээд явчих юм бол ингээ цаашаа явчих бол бололцоотой гэж ингэж бодож байна. Тийм. Ер нь одоо заавал дэлхийн ертөнцийн сүйтэй сүрхийн юм руу тэмүүлэхээс илүүтэй орон нутгийнхаа одоо язгуур уугуул гаруул түүх тэр орон нутгаараа байж байгаа бодиттой одоо хүн үзэж харж энэ одоо байгаль түүх тийм энэ байгалийн баялаг энэ ан амьтан аратан жигүртэн тэр орон нутгаас өсөж өндийсэн эрдэмтдийнхээ одоо судалгааны бүтээлийн тэр гайхамшигтай танилцах энэ нь одоо манай Баян хонгорын ирээдүйн өмнө одоо чухал зүйл байх юм билүү юмыг ааж мэдэх тийм ээ. Энэ талаас нь бас бодоосоо энийг бодож сэтгэж дараачихын төлөвлөгөөнд суулгаасай гэж ингэж одоо хүсэх байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Сайн сайхны хүсье. Боловсон хүчнийг бэлтгээд эх орондоо одоо ажиллаулаад ингэ байж байгаа. Манай сургууль гэтэл одоо орос хэлний багш манай хүүхд маань төгсөөд ирээд орос хэлний багшаар ажиллаж байгаа. За ингээл имлэг одоо дулааны цахилгаан станц гэх мэт жилд бүгдээрэнд нь одоо мэрэгчлэлтэнгүүд бэлтгэсэн ийм одоо дуршлагтай сургууль байгаа. За тэгээ энэ дагууга одоо Томскийн политехник их сургуулийн тэр лицей ангийг одоо тэр ахлах сургуультай төрөлцсөн ахлах сургууль дээр бас нээж болно. Энийг бол одоо хамтраад ажиллахад бэлэн байгаа шүү гэж. За манай Баян цагаан сумын 10 жилээс одоо 2 хүүхэд бас тэнд суралцдаг байгаа. Зөвхөн энэ политехникийн дээд сургууль суралцахгүй. Улсын холбооны улсын бүх хотуудын ихтэй сургуулиудад суралцдаг. За энийг суралцахад бол манай сургууль дээр 1 жилийн хэлний бэлтгэл суугаад ерөнхий эрдмийн хичээлийг үзээд ингээд 12 дугаар ангийн төгсөөд тэгээ ихтэй сургуульд Оросын холбооны ихтэй сургуульд конкурсаа өгөөд тэнцээд ингээ явдаг. Гол юу нь болохоор одоо хамгийн боломжтой зүйл нь
хүүхэд засгийн газрын 100% тэтгэлэгт хамрагдаж чаддаг. Бүгд хамрагдсан. Дээрэс нь нөгөө хүүхэд очиод стипендтэй сурдаг. Ийм одоо онцлогтой байгаа. Тэгээд энэ хөтөлбөрт бас одоо тэр төрөлцсөн сургуульд хөтөлбөрийг хэрэгжүүлээд хамтарч ажиллаж болох юм аа гэсэн. Би одоо ингээ 29-нд бас томсог явах гэж байгаа. Тэгээд энэ дээр бол бас биднэрт өмнө нь надад бас ийм санал тавьсан. Ийм одоо баруун аймагуудаас бас энэ хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлье гэсэн юу байх юм бол та боловсролынхаа чиглэлээр хэлж одоо биднэрт бас хамтарч ажиллах талаар санал тавьж өгч болно гэсэн ийм эрх надад 8 жил ажиллаад хамтраад ажилласныхаа юунд өгсөн учраас ингээд давуу ирэхээр бас Баянгор аймагт энийг үргэлжлүүлээд манай сургуульд байгаа энэ хөтөлбөр аймагт бас хэрэгжүүлэх зүгээр юм уу тийм ээ? Аймагаас бас ийм сайхан ихтэй сургуульд одоо мэрэгчлэлтэн бэлтгээд авна гэдэг бол бас миний хувьд бол одоо маш том амжилт гэж харж байгаа. За хоёрдугаарт нь бол одоо манай сургууль Азийн хөгжлийн банкны төслөөр дэгш хамрах сургах боловсролын энэ төслийг авч хэрэгжүүлсэн. Тэгээ улсдаа нийслэлдээ дүүрэгтэй одоо энэ төслийг бол хэрэгжүүлээд нэлээд их үр дүнтэй ажиллаж байгаа. Ягаад гэвэл энд одоо багш нар, сурагчид, эцэг хасраа хамгаалагч энэ төр одоо нөгөө ХБТ хүүхдүүд биш тэгш амруулан сургах боловсрол гэж юу юм. Тэр дотор ХБТ хүүхдүүдийг одоо яаж сурахын ганцаарчлсан сургалтаар тийм ээ багш нарыг чадваржуулдаг, эцэг их сурагчдыг нөлөөллийн ажил явуулж тэр хүүхдийг яг энгийн хүүхд шиг хамтарч найзалж ажиллаж сурж болгодог ийм одоо сургалт манай сургууль дээр 2 жил энэ төсөл хэрэгжээд амжилттай хэрэгжээд өнөөдөр манай сургууль бол бас одоо Сүхбаатар аймаг нийслэлийн дүүргүүдэд туршлагын түгээн дэлгэрүүлээд тэднээс хамтарч суралцаад мэрэгжлийн байгууллагатай ажиллаад ингээд явж байгаа бааз одоо сургалтын хэрэглэгдэхүүнтэй багш нар маань чадварчсан бас мөн багшлын туслах гээд 2 багш ажиллаад яамны сургалтанд суугаад ингээ 2 багш ажиллаж байгаа ийм одоо туршлагууд байгаа учраас энэ дэгш хамран сургах боловсролын талаар бас нөлөөллийн ажлуудыг анхан шатны сургалтуудыг тийм ээ багшийг чадваржуулах эцэг их сурагчдад нөлөөллийн ажлуудыг хийх ийм ажлыг бас хамтарч хийж болно. Тэгээд ийм 2 ажлыг одоо хамтарч хийхэд манай сургуулийн хамт олон миний бие одоо бэлэн байгаа гэдгээ та бүхэндээ бас илэрхийлье. Тэгээд бүгдээрэнд амжилт хүсье. Баярлалаа. Одоо юуны өмнө нэрсэнчлэх хүрээнд тулгамдаад байгаа гол асуудлуудаа тодорхойлоод орон нутгаас төрөн гарсан эрдэмтэн судалгаачдынхаа зөвлөгөөгөөр одоо цааш хэрэгжүүлэх, ирээдүйд хэрэгжүүлэх энэ хөгжлийнхөө гарц замыг олох гэж энд хуран зөвлөсөн билээ. Тэгээд мэдээж Баянгор аймагаас төрөн гарсан олон эрдэмтэн, доктор, судлаачид, төр нийгмийн зүтгэлтнүүд байдаг хэдий ч одоо тэднийхээ ориглон юм тэдний одоо олон өөрийн одоо шавь эрдэмтэд судлаач та төрүүлж байгасан юм ориглууд нь цугларсан гэж бодож байгаа. Тэгээд та бүхэн маань бас орон нутгийнхаа асуудлуудыг шийдэх, хамтарч ажиллах чиглэлээр одоо өөрийнхөө мэрхэн оюун болоод одоо шавнаар эрдэмтэн судлаачтайгаа ингээд хамтарч ажиллаж бид нартай ингээд ажиллах байгаа гэдэг итгэлтэй байгаа.